Сайн байцгаана уу? Номын хоронго подкаст эхэлж байна. Өнөөдөр бид эрх чөлөөгөө алдсан нийгэм хэрхэн доройтдог тухай хамгийн тод сануулга болох Жорж Оруэллийн 1984-ийг хурангуйч хүргэх болно. 1984 оны ертөнц ердөө 3 том супер гүрэнд хуваагджээ. Океан, Еврац болон Истац. Эпир улсууд хоорондоо мөнхийн дайны байдалтай байна. Океаноос өнөөдөр Еврацтай холбоотон болж, Истацтай дайтаж байрж, маргааш нь Истацтай холбоотон болж Еврацтай дайтаж байх жишээтэй. Гэхдээ нам түүхийг засаж бид хизээд л Истацтай дайтаж байсан гэж ард түмэндээ итгүүлдэг. Энэ нийгмийн хан бүр дээр намын 3 аимшигт урай хадаатай бий. Дайн бол инх тайван, эрх чөлөө бол боолчлол, мэдлэггүй байх нь хүч чадал. Үүнийг double think буюу давхар бодол гэх ба хүний логик сэтгэлийг устгах зорилготой. Нам 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 5 гэж хэлбэл чи үүнд чин сэтгэлээсээ итгэх ёстой. Хэрв чиний нүд 4 гэж харж байвч том ах 5 гэж хэлбэл чи өөрийнхөө нүдэнд биш намд итгэх ёстой. Энэ бол бодит байдлыг удирдах дээд хэлбэр юм. Нэгдүгээр бүлэг. Океанус. Океанусыг том ахын удирдлагад орох нам ганцаараа засагладаг ба тус ус 4 том яамтай. Үнний яам буюу Ministry of Truth. Жинхэнэ ажил нь худал хэлэх. Түүхийг намын таалалд нийцүүлэн байнга засаж, хуурамч баримт үйлдвэрлэдэг. Их тайвны яам буюу Ministry of Peace. Жинхэнэ ажил нь дайн. Тэд мөнхийн дайны байдлыг хадгалж, ард түмнийг айдас дунд барина. Элбэг дэлбийн яам буюу Ministry of Plenty. Жинхэнэ ажил нь үсвэлэн. Тэд эдийн засгийг хянаж, хоол хүнсний нормыг байнга хасаж, түүнийгээ амжилт гэж зарладаг. Хүмүүсийг дутагдaltaй байлгах тусам тэд эсэргүүцэл үзүүлж чадхаа байдаг. Хайрын яам буюу Ministry of Love. Хамгийн аимшигтай нь энд айдас, эрүүшүүлэлт ноёрхон. Сэтгэлгээний цагдаа энд л хүмүүсийн сэтгэлийг өхүүлдэг. Энэ улсад айл бүр телескрин байна. Телескрин зөвхөн мэдээ дамжуулаад зогсохгүй. Айл бүрийг 24 цагийн турш тагнана. Намын том албан тушаалтан биш л бол үүнийг унтраах боломжгүй. Гэртээ байгаа хүн дууны өнгө, нүүрний хувирал, бүр амьсгалаараач с ижиг төрүүлэх хэрэггүй. Мөн энэ улсад Newspeak буюу шинхлээр ярьж сэтгэгнэ. Хоёрдугаар бүлэг. Winston Smith ба үхэл ихэлсэн мөч. Зохиол 1984 оны 4-р сарын 1 хүйтэн өдөр эхэлдэг. Үнний яамны жижигхэн түшмэл Winston Smith гэртээ ирээд телескрины хараанаас нуугдаж өдрийн тэмдэглэл бичиж эхэлдэг. Энэ нийгэмд хувийн бодолтой байх нь өөрөө сэтгэлгээний гэмт хэрэгт тооцогддог. Хуучин эдлийн дэлгүүрээс авсан дэвтэр дээрээ том ахыг зайлуул гэж бичсэн тэр мөчөөс л Winston-ы үхэл ихэлсэн юм. Учир нь тэрээр намын эсрэг сэтгэж эхэлсэн бөгөөд энэ нь түүний хийдэг ажилтай нь шууд зөрчилдөж байв. Түүний өдөр тутмын ажил бол өнгөрснийг арчих. Хэрв хэн нэгэн намын эсрэг зогсоод баривчлагдвал нам түүнийг ууршуулна. Винсны хийдэг ажил бол тэр хүний нэр орсон бүх сонин, зураг, тэмдэглэлийг олж устгах ёстой. Ингэснээр тэр хүн хизээж төрөөгүй, хизээж оршин байгаагүй мэд түүхээс арчигдана. Өнгөрсөн цаг хугацаа намын атганд байдаг. Одоог захирж байгаа хүн өнгөрснийг захирна. Өнгөрснийг захирж байж ирээдүг захирна. 3-р бүлэг. Шинхэл ба эрх чөлөө устгах нь. Нам хүн бүрийг багаас нь матаач болгож бэлддэг. Хүмүүс хөөрш, найз, хамтран ажиллах ёстойхаа, хүүхдүүд нь эцэг эхийнхээ, эхнэр нөхөрч хин хинийхээ хийсэн үг бүрийг ангуучилж намд маталт хүргэдэг. Винсний хөрш Parsons өөрийн бяцхан охиндоо матуулаад баривчлахдаа охиноороо бахархаж байгаа нь хүний тархийг ямар төвшөнд угааж чадсныг харуулдаг. Винсний хамтран ажиллагч Sam шинхэл буюу Newspeak-ийн тухай ярихдаа энэ системийн хамгийн аюултай эсхийг дэлгдэг. Та нар биднийг зүгээр үг зөвлөж байна гэж бодож байна уу? Үгүй ээ. Бид сэтгэлийг хомж байгаа юм. Шингэлийн гол зорилго бол сэтгхүйн цар хүрээг хомих явдал. Хэрв эрх чөлөө гэдэг үг хэл ярианаас бүрмсэн устж үгүй бол хүн эрх чөлөөг хүсэж чадах гэж хэлдэг. Ашигладаг үгийн сан цөөрөх тусам хүн сэтгэх шаардлагагүй болно. Энэ бол хүнийг бодож сэтгэдэг хүнээс ердөөл намын өгсөн зааврыг дагдаг амьд робот болгох төлөвлөгөө юм. Үг байхгүй бол сэтгэлгээ үгүй болохыг зохиолж анхааруулжээ. 4-р бүлэг.
Жулия, О'Брайен ба хуучин эдрэлийн дэлгүүр. Винсний амьдралд Жулия гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Тэрээр Винсэнд "Би танд хайртай" гэсэн зурвас нууцаар өгснөөр тэдний аюултай харилцаа эхэлдэг. Тэд намын хяналтаас гадуур уулзахын тулд Винсний өдрийн тэмдэглэлээ авсан хуучин эдрэлийн дэлгүүрийн дээд давхрын өрөөг түрээсэлдэг. Дэлгүүрийн эзэн Чаррингтон гэх ээлдэг өвгөн тэдэнд телескрингүй аюулгүй өрөө гаргаж өгдөг. Удалгүй тэд намын өндөр албан тушаалтан О'Брайентэй холбогдоно. О'Брайен тэдний гэртээ урьж телескринээ унтраагаад намын эсрэг нууц бүлгэн болох ахан дүүст эсвүүлдэг. Тэрээр Винстэнд эсэргүүцлийн нууц намыг өгч бид харахгүй газар уулзах болно гэж хэлдэг. Гэвч энэ бүхэн аимшигт өрх байлаа. Нэг өдөр дэлгүүрийн дээд давхрын өрөөнд байхад нь зургийн цаанаас "Та нар үгсэн" гэх телескриний дуу сонсогдно. Ээлдэг өвгөн Чаррингтон үнэндээ сэтгэлгээний цардаагийн ажилтан, харин өрөөнд үлгөөтэй зургийн цаана телескрин байжээ. Тэднийг баригчилж хайрын яамд хүргэдэг. 5 дугаар бүлэг 101-р өрөө ба гутал шиг дарангуулал. О'Брайен үнэндээ сэтгэлгээний цагдаагийн дарга байв. Тэрээр Винснийг тамлах явцдаа "Бид чамайг зүгээр нэг устгахгүй. Бид чамайг эхлээд дотроос ч нь өөрчлөн" гэдэг. Тэрээр намын жинхэнэ зорилгыг энэ тайлбарлана. Хэрв чи ирээдүйг төсөөлөхийг хүсвэл хүний нүүрэн дээр гიშгэж буй гутлыг төсөөл. Үрд мөнх. Хамлын эцсийн шат нь 101-р өрөө. Винсний хамгийн их айдад зүйл нь харах байв. Нүүрлүүн үлсвэлэн хархнуудыг ойртуулах мөчөд тэрээр асар их айдастай хашгиран "Үүнийг надад биш, Жулиад хий. Түүний нүрийг тастуул, миний хийх биш" гэж ойролдог. Энэ бол намын хүссэн ялалт буюу түүний хүн чанар мөхөж хайрыг ургалтаар сольсон мөч байлаа. Зохиолын төгсгөлд Винстон сулсагдж, байнга очдог Туулайн бүр мод кафеда сонин уншин суух зураа Том ахын зураг руу хараад "Би Том ахад хайртай болжээ" гэж боддог. Үнэндээ түүний доторх бие үгүй болжээ. Тэртээ 1948 онд бичигдсэн энэ зохиол манай нийгмийн байр байдлыг зүгэнсэн мэт танд санагдаж байна уу? Бидний хэл яриа, мэдээллийн хяналт, түүхийг гуйвуулах оролдлогууд. Та Момын хуранхай подкастыг сонслоо. Сэтгэлээгээ чөлөөтэй байлгаж, үг бүрийнхээ үн цэнийг мэдрээрэй. Мэдлийг тогтчоор, ухаарлыг гүнээс. Дараагийн дугаар хүртэл баяртай.